Адуу гэдэг амт чинь хүний нийгмийн хөгжлийн түүхэнд асар өндөр үүрэг гүйцэтгэсэн юм байдаг юм аа. Ер нь адуу соёл иргэншлийн хөдөлгүүр гэдгийг ялангуяа Монголын нийгэмд бол адуунаас хүчтэй үүрэг гүйцэтгэсэн монголчууд тусалсан адуу байхгүй. Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх саналыг Монгол улсын ерөнхийлөгчөөс өөр хүн гаргахгүй. Тэгээ манай дүрслэг урлаг зураачдын гол сэдэв бол энэ хурдмар шүү дээ. Адуу шүү дээ. Хүүхэд үзэг саас нийлүүлэнгүүтээ сэсэрлэгт байхдаа л адуу зураг морь зурж эхэлдэг. Монголчуудын морины зураг, морины уран бүтээлийн оргил хэсгийг одоо өнөөдөр энд харж байгаа баяртай байна. За ер нь монголчууд морийг дүрслэх өөрсний уран сайхны сэтгэлгээний арга гэж бий. Жишээ нь Хардал Жанжин Бэйсийн зурсан зурагнуудыг амгалан зураач 70-аад оны сүүлээр үзэгслэнгээ гаргаад тэгээ тэн дээр амгалангойч өөрөө морь зурсан хүн. Тэгээ тэн дээр тэр зурагнуудыг надад ямар ачиртай юм харахад нэг сонин бүгдээ энэ бол Монгол хүний уран сайханчлал, Монгол хүний сэтгэлгээгээр гаргаж байгаа тэр дүрсэл ямаг надад сайхан ярьж өгшөөш. Тэр шиг одоо Хардал Бэйсээс эхлээд одоо миний мэдж байгаа хамгийн саатхан тэр болж байна шүү дээ чи. Тэгээд энэ өнгөрсөн 20 дугаар зуунд бол энэ бас 20 дугаар зууны сүүлийн хагас нэг реалист чиглэлээр зурсан морь дүрсэлсэн манай зураачийн сайхан бүтээлүүд их биш дээ. Одоо тэр Азарганы цолдоол гэн эмнэг сургах шиг төмнийхэн тэр гойгоо зурганд өгдөг. Тэр мэтэл үргэлжил өнөөдөр энд явж байна. Манай орчин үеийн зураач өөрийнхөө орчин үеийн монгол хүний сэтгэлгээгээр 21-р зууны үеийн монгол хүний сэтгэлгээгээр уран сайхны дүрсэл хийсэн гаргасан одоо энэ сайхан үзэгслэн аль да энд одоо энэ үзэгслэн гаргасан та бүдэд их баярлалаа.